Эрхэм сонсогч үзэгч таны өдрийн амар амгалан дахин айлтгая. Дэлхийн монголчуудын амжилт радиогийн Янаг явах шууд нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2021 оны 4-р сарын 2-ны баасан гараг 2021 он гарсаар 92 хонсон бол шинэ он гарахад 273 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваал хаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Янаг явах нэвтрүүлгийн 530 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. Нэвтрүүлгийн шууд эфир талбайд хүсэлтэй эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 38 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар доктор Унагийн халгаа брэнд болон за мөн Golden Gobe шоколад хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Янагийн нэр шалгалт гэдэг нэртэй Янана. За надад шалгалт гэхээр нэг ховор хүмүүс киноны манайхаа шинэ халаад өмсөрөө шинэ хавцлыг солироо гэж шалгалт ирж байгаа гэдэг тэр санаанд ороод идэв. Гэтэ өнөөдөр бүгдээр хаад нэг шалгалт өгтөө хуулж байсан, хуулдаг байсан уу тий. Тэгээ хуулж байгаа баригдсан уу? Тэгээд яг цагийн тулгаж байгаа шалгалтанд бэлддэггүй гэл тий. Тиймэрхүү юм ярина л да. Ер нь бол яг шалгалтнаас айдгүй тий. Эсвэл айдгүй хамгийн их айд юм шалгалт надад нэр шалгалтыг бодож шүү. Шалгалт гэхээр айдаг тий. Бүр ингээл ёстой бүр. Бид нэрээ бараг хийж чаддаг байсан чадхаа болчихдээ шүү дээ. Шалгалт гэхээр бүр айгаад надад одоо математик шалгалт санаанд үлдчихтэй. Контролын ажил гэж нэрлэдэг. Тий, контролын ажил. За, өнөөдөр контролын ажилтай. Нэг хуудас гаргая. Тэгээд амар тий. А Б вариант гэх тий. Цогон талаас А вариант. Яг тэгдэг тий. Уг нэг юм гоё тий. За багш үгэлэхгүй тий. Тий, амар уг нь амар. Хийгээ дуусчих бол явж болно. Цаасаа өгөөд гарч болно тий. Дааж байхгүй. Хийж чадахгүй. Нөө цаг нь дуусгаад байдаг ёо. Хамгийн гоё болсон юм нь биднийг 7 дугаар ингээс эхлээд нөгөө нэг тест бүглүүлдэг болсон шүү дээ. Тэр чинь айгүй амар ахгүй. Ястай тэр л гоё баг. Тий, ингэж бүгэлдэг. За одоо тэр шууд бичдэг юм бол хэцүү шүү дээ. Бичих байхгүй. шүү дээ мөн. Тий, харин удлаа унжих нь тойролоод ингэж зурч шүү дээ. Би юу шууд ингэж ангидаа орж ирээл за надаг лифтийн самбар дээр дуудаасан. Залбираа суучдаг гэж доош харан залбираа суучдаг гэж. Тий. Надаа миний үеийн хамгийн гоё юм бид нар нөгөө нэг плед боловсруулдаг байсан нөмөө чи мэдгүй л ахалтаа дээ. Би боловсруулдаг байсан. Плед суулгадаг тий. Тий ингээ асуултуудыг нөржлөөд өгчин плед номер тий тэгээ тий тэрнийхэн дагуу боловсруулсан пледээ уншина гэд өглөө бүгдээрээ 6 цагт босч байгаа л тэгээд парк марк ороод тий тэгээ хамт бөөнөр уншиж машдаг. Тэр аюу гоё. Парк ороод шалгалтаа бэлддэг байсан юм уу? Яадаг байсан. Саахан иш гэж энэ. Тэгээд билет боловсруулна гинэ. Тий, боловсруулна. Яа. Парк ороод тэгээд билет боловсруулах гэсэн юм. Үгүйстэй боловсруулсан билетээ уншиж байгаа шүү дээ. Би яагаад шалгалтандаа бэлддэггүй байснаа одоо ойлголоо. Тэнд чинь бол хамгийн парк ордоггүй байсан аахгүй юу? Би парк орж бэлдсэн бол жон зүг шүү дээ. би нэр Барханд ямар парк гэдгийг Хүүхдийн парк л аахгүй бас байгаа юу. Ахаа энэ чинь Монгол Улсын 2 дахь хот шүү дээ. Ахаа та арайч дээ. Ахдаг тэр годомж нь амар урт тий. Та бити 40 мянга тараад төсөөл ахаа. Хоторх юм бол баг юу үндэсний цэцэрлэг түрээлэн шиг дайны тим том хэмжээний талбай эзэлдэг асгаал байдаг. Тэр надад мэдгүй дархны анги хаана гэдэг мэдгүй байна. Гэтэ алхангууд амар гоё юм. За ингээд тэдэн метр алхлаа тэдэн килоор шатаалаа гэдэг зам дээр нь тийм тэмдэглэгээ гэдэг юм байлээ. Айгуу гоё. За. Ийм л юм аха. Тэгвэл өөрийнхөө паркт очиж тийм тэмдэглээ. Замынхаа урд бичи. Плетээ боловсруулъя. тэр нэр шалгалттай холбоотой гэвэл тийм тэр плет уншина гэдэг чинь айгүй гоё. Та уулздаг гэж байна. Та Голдор Тэгэл октодыг уншдаг гэсэн. Тэгэл октодоо хөөгөл хүчдэг гэсэн. Амар тогтоо тэрэндээ. Йоо тийм. Тэгэл манай шалгалтандаа бэлдэж байгаа гэл тэгэл голдоор хичээл. Бүдтэр жинг. Гэлээ өнжил өтөд өгөл хүчдэг гэсэн. Инглээ доконос өрөө ухаарлын 7 хоногийн талаар ярих юм биз дээ гинэ. Тэгээд яг шалгалтын өмнө ингээ хийхээр би өөрөө дандаа тэгж боддог гэсэн. Би яг энэ ингээд ирч хүчээрээ сарын турш хийсэн бол би олзоо гоцгоорж байгаа доо нэмэцгээ гэж боддог байсан. Даан ч ухаарахгүй нөгөөний толгой нь ухаарч өгөхгүй. Яг 7 хоногийн өмнө л ингээл амар бэлдээ. Гэтэ ингэдэг байсан шүү дээ нөгөө нэг улсын шалгалт авна гэдэг тэнгууд хичээл бол дүүн гараад хаагдчихна. Тэгээ зөвхөн давтлага явдаг. Тэгээ давтлага авж агаад шалгалтаа өгдөг байсан мэт дээ. Та нарт тэгдэг байсан уу? Тэгдэг байсан шүү дээ тийм. Ахлаханд орохоор тэгдэг. Ха тань санаж байгаа манжгаа юм байна. Гүлтийчээ суугаад ах юм. Гүлээ. Шалгалтын дээр яг ийм үг үзээд байна.
чи хараад тэгээд болох юм наа. Хэцүү. Айгүй хэцүү. Хэцүү шүү. Хүний эмдэг сэдвэр битээ. Тэгээд чи хэдий хайж бас айгүй чухал. Машин хөвгүүд байдаг шүү дээ. Ингэж суучдаг. Ингэж тэгдэгтэй. Чаддгийг нэмдэл юм багаас бүр ганцаархнаа чадах га тий. би нэг анх тэгж авилга өгч сурсан шүү дээ. Бүр Тэгсэн. Яаж авилга? тэг яах уу хуулуулаач гэдэг юм өөх юм уу? Тий. Гуулуулаач гэдэг маа гэж юм өгөхгүй. Тэнгүүд маа энэ хоолмол гэдэг байсан шүү дээ. Манай ингээд бүр мэрэгчлийн сурмгаа заяа. Баг ингээ үзэгний хөдөлгөөнөөр нь туулдаг хүүхдүүд төсөж. Тэр бол чадвар шүү. Гайхалтай. Тэр бол чадвар. Үнээр тэгсээр байгаа дүүргээд ир чин дунд цай хоёр авсаар байгаа л төгссөн. Өстө мундаг. Гэтэ тэгээд ангийн багш нар бол зайл хөөх юм амар зохион байгуулалт хийдэг шүү дээ тий. Гайгуунуудаа ингээд дөрөв талтан суулгаж хагаад тэгээд гайднуудаа чи тэрний ачаа цуу гэх. Тий. Тийм ба. Тий чи тэрний ачаа цуу тэгээд наад юм та эртгэж Тэгээ орон сургуульд ихгүй. тий Монгол багш нар бол өөрөө зайлууд хийдэг байна. Тэгэхгүй бол ингээд үнэхээр төгсөж чадахгүй байдаг. Тэгээд дундаа хийж ингэж ангаараа авч гардаг. Тийм тэгээд нөгөө хамгийн гайгүй хоёр нь тэгээд АБ хоёр баримтынх нь хамгийн оройтно суудаг. Тэгээд аргашаа шипи дамжуулж. Тэгэл нөө пирамид шиг тий. Тий ангийнхныгаа авч гарна штэ ахаа. Тэгээд загнахаараа юу гэж загнадаг гэсэн гэж за нафтарыг гоод үлдэн шүү. Улирын шүү гэж байгаа тэр нь. Хоёр дахь жилдээ чи наад ангидаа чи суун шүү гэ. Паалаг ял явчихсан. За улируул тэгэл дуусаа. Дуусаа. Тий угаасаа амар ичмэр тий. Хөгийн би нэгч үлэрсэн хүүхд 10 жил сурахад нэгч таараг байхгүй. Тий биш таараагүй. Тий тэгсэн мөртлөө улирн та нараа улирлал гэдэг. Тий улирн гээл загнадаг. Би бол таарч байсан. Тэгээ яагаад таарч байсан бэ? Яагаад таарч байсан бэ гэхээр зэрэг заяа. Манай одоо тэр манай ах битэр хоёулаа нэг бага ангийн багшаар төгссөн байхгүй юу? Манай ах төгслөө дараагийнх нь одоо шавныг би гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд тэр багш угаасаа мундаг багш байсан. Тэгээд нөгөө бүр хүүхдүүдийг ингээ групп болгоод тэгээд 5 6 хүүхд нэг групп болонгуудаа гэртээ ингээд нийлж группийнхаа дараагийн дээрж даалгавраа хийдэг заяа. Тэгээ яг тэр сайн хүүхд нь муугийн даалгаж өгдөг заяа. Тэнгүүд манай ахын группт яг манай 5 давхрын айлын нэг хүүхд улираад ороод ирсэн тэгээд тиймэр айгүй амар манай 2 давхар заяа. Гэсэн чинь хичээлээ хийгээд тэг группээр ингээд сууж хагаад бүр хичээл хийхгүйгээ 2 давхраас өсрөө буугаа яваад төгссөн шүү дээ. Тэрийг яг тийм муу сурж үлэрсэн хүүхд байд юм уу? Байна. Харин амар жишээг нь би яриад байна. Тий. Байна. Хөө нэр хүүхдийг даалгаж өгдөг байсан тий. Надад нэг охин даагаад авцсан. Манай би хичээл хийж өгдөг. Тэгээ тэр айгүй хөөрхөн охин заяа. Тий. Сэлэнгээ өлөө юу лээ нэг тийм үстэй байх. Тэр миний санджээ. Зүгээр л мөрөөлөө ирээд. Гүг нэр одоо хаана гэдэг бол том ажил хийж байгаа тийм. Яаж ч болсон. Хүн дааж асан гэвэл мөрөөдөл заяа. Даагдсан гэж тийм хүүргөө охин дааж аваа тэгээд гэртэн нэрнэ гэдэг чинь мөрөөдөл واخхой. Гүй нэр. Тийм байсан. Өөш мадаа гэртэрдэг шүү. Тийм тохиолдсон. Тий. Гүй тэгээд дурагч тэгээ юу ярьж чадахгүй тэгээд загнуулаад нөгөөдөгтөө. Үгсүү гээ. Загнуулахад ил задуулсан жаа. Оо гоё тэгээд хамтаа байгаа зодч. Нэр би үл тэгээд задуулаад байсан чи хавт тэгээд өдөр болгоо задуулж исэн чи хавт. Нэр манд тэр надад дааж авсан бүсгүй ямар ч юусэн их мундаг хүн болсон баха. Сэлэнгээ би чи хаана явна да гэж мэгээстэй. Юу сэлэнгээ. Намайг дааж авч ирсэн сэлэнгээ минь чи хаана явна да гэж. Юуны тулд чинь дэлхийд даяар Монгол орн дээр ярьж байгаа тий ахаа. Тий ийм мундаг хүн болчихоо тий. Хашин энд явна. Нөгөө сурдаг ашиг чи явж чадаад. Өдгөн садгоо яваад тий. Гүнээр нэг дөрөгөөс ихтэй өдгөн садгоо явсан. Одоо ч тий өдгөн садгоо яваад. Яа хитсэн яваа дээр. За энэ тааж авсан дээр нэг мөнх бат тааж авсан уу? Өдгөн садгоо яваад тий. Хичээл ер нь хичээл. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран айлгачаар Golden Gobi шоколад хамтран айлгаж байгаа. За шоколад ирсэн шүү манайхаа. Ирсэн шүү. Гэршиг бүртээ. Гэршиг бүртээ шоколад. Энэ гадаадд амьдардаг монголчуудад өгөл аягүй гоё ягааз. Тийм байна. Бэлгээр явуулаад. Ой би энэ нэг ирээний дэлгүүр тарсан. Яг энэ нэг. Гадаадд амьдардаг монголчуудад яг ирээний дэлгүүр би энэ гадаад хүмүүст өгвөл бүр ч бас гоё юм. Айгүй ярагдчихсан ирээний дэлгүүр. Яа задлын наатах. Байж гараа.
Зургийг хараад та ер нь бол бүр хардаа Монгол банхар нүртлээ. Энэ одоо энэ гэр бүлээ. За гэр бүлээ. За тэгвэл хаалгана. Арган савар нүртлээ тий. Тэгээ Монгол банхар. Банхар энэ. Намаатай, аргалтай, тэрэгтэй, гэр бүлтэй, гэрэн шоколад байдяа. За. Тэгмүүдээ чихэр шиг байд юм энэ дотроо. За. За мама цааш. Надад яах вэ? Нэмээ юу яасан бэ? Чи ингэж харуулсан чинь Энд чинь бас хараа өөрөө юу шиг юм ш та. Өөрөө чихэр нь бас өөр ингэ гэр шиг юм байна те. За маа. За. Илээ амс мөг. Өргөө цагаан гэрээ. Өргөө цагаан гэрээ задлан Golden Gobi шоколада. Доторхоноос яг гэр шиг юм хараа. Хүү чи штий. Алтан өргөө шоколад эцгээ. Нэр мэр өгсөн те. Хүү нөгөө нэг юу ч юм уу брэнд коньяк ч юм уу Миний зүгээр шингэн шоколад байна. Миний коньяк зүгээр шингэн шоколад байна. тийм үү? Дар суугаад байгаа юм уу юу? Брэнд амттай байна да. Тагой юм байна. За, үүний судалгаа хийж үзүү нэмцгээ. Үгүй. Үзээгүй юу те. За. За, өчнийхэн дугаарыг хашгаа хэлж өгөөрэй. За. 7018 тэг 4 56. 7018 тэг 4 56 гэсэн утас байна. За, ингээд нэвтрүүлгийн хамтран хайлагчаар дэлхийн амтыг Монголдо үйлдвэрлэх гэсэн уриалгаар Golden Gobi шоколад хамтран ажиллаж байна. Энэ бас шал өөр амт шүү. Бусад шоколадуудаар харагдахгүй байна те ерөөсөө. Амтнууд хоорондоо ерөөсөө давтагдахгүй. Гайхалтай. Дандаа өөр амттай. За баахан гэр идчихв. Тэглээ. Ухаарлын 7 хоног дараа нь дэмжлийн 7 хоног гэж байгаа гинэ. Нүе би нэг удаа бүр амар ичвэтэр байдалд орсон ш. 10 дугаар ангид ороод нөгөө нийгэм ордог штэ тий. Тэгээ би ч уулна амын хичээлдээ айгу сайн өгдөөсөн байхгүй юу. Тэгээд нийгэмч чинь одоо бидний ч нөгөө социологийн судалгаа яасан арчлал ялсан малсан гэдэг үе ингээд тийм шин түүх одоо орж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. За. Тэгээ би тэр шалгалтаа уншааг байжгаад тэгээ бас нэг бас хөөрхөн шипи бэлтцээ. Тэгээ нөгөө нэг шалгалтын цаасанд ороо шипиг ингээд тавьсан суужсэн чи Труна гэдээ манай нийгмийн багш амар багш байсан байна. Труна. Яасан зүүн нэртэй. Тийм нэртэй. Тэгээд тэгээ яжсэн чинь баригдаад тэгээ бүр ингээд нүүр ингээд бүр стад халуун оргиол ингээд чингрээл улаагаад анх удаага би хуульж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь ингээд баригдсан. Тэгээ бүр ингээд бүр нүүр хийх газаргүй болоо. Тэгээд эцэндээ ингээд ангиасаа гүрхгүй гарсан шүү. Таны хөөгөөгүй юм уу? Хөөгөөгүй. Би өөрөө эцэндээ гарсан. Яаж гүйжсэн бол. Би ч юм дайрдаг киноны дэлгэргээ батчихсан. Антааш хараад. Дотроос аим шигтэй аян маяа аялагдсан явж байгаа шүү дээ. Ингээл дуусаа. Энэ бол миний амьдралдаа байсан 10 жилдээс хамгийн шившигтэй үйл явдал байсан. Амар юу нөгөө шипи олж гаргаж ирдэг багш нар байдаг тий. Хажуугаар ингээл явж байгаа доогоор өвтөх. Маа таа гэж. Манай багш дэгс. Ингээ доороо ингээ хоолоо дам мама тавьдаг тий. Тэгээд багшингоо ширээрээ биш хаал ороолаа л. Тэгээд тэгж яхад ингээл дандаа артал зогсож байгаа л тэгэл хажуугаар явахтаа өвтөөхөн ерөөсөө загнахгүй. Гаргаж ирээд маа та харж байгаа бичихгүй та гэж. Яа. Тэгж хэлэхэр чи зүгээр пал гэл явчих юм бэл. Гэтэ би ч нэг хуулж байгаагүй. За ингэж ин орой мэндэ бидний үед 10 төгсгөл 6 шалгалт өгдөг 4 ам шалгалт байлаа. Ам шалгалтын бэлэд боловсруулах гэдэг том ажиллал байна. Бүх бүр 6 шалгалт өгдөг гэсэн юм уу? Амар их шалгалт биш. Бидний ч үед нэг 3 шалгалт өгдөг гэсэн баха. Тийм. Монгол хэл математик тэгээс нэг нь сонгож өгдөг гэсэн тийм. За. Орой билет уншина гэж гараад сайхан ангаараа уулзаж тэнж юу ч уншихгүй харин өглөө 5 өнгөрөөж босоод жинхнээсээ уншиж зээжилдэг байсан да гэж байна. Харин тий өглөөний уншилт чинь жинхнээсээ уншдаг байхгүй юу? Би л нэг 2 удаа болсноо санд юм аа. Надад одоо хүртэл бүр яг тэр үеэс би шалгалтанд тэнцэхгүй гэсэн надад бодол байдаг шүү дээ. Тэд тэр гондон гэсэн бодол. Тий бүр ингэ суудсан. Шалгалтанд авах юм бол би гондон тааш. Яаш тий бараг. Миний хамгийн сүүлд одоо ингээд хүний өмнө шалгавлаад тий тэгээд айгүй их догтлоод одоо яах бол гэсэн ийм үе 4 жилийн өмнө мөөгийн өмнө сууж исэн.
тэр үе яахгүй юу? Хөтлөгчөө. Тий, хөтлөгчөөр ажилд орохгүй шалгуулж байгаа. Тэгээд надад чинь ингээд англиар бичсэн нэг мэдээ, монголоор бичсэн нэг мэдээ, хоёр мэдээ ингээд урд тавьсан унш гээд. Тэгээд амар хичээж байгаа шүү би ч юм уу. За нэг орчин юмсан тал гэсэндээ бүр амар хүсэлт юм үлдээ. Тэгээд тэрний дараа нь одоо яах вэ гэл гэсэн чинь өглөө 6 хэд бишээ 7 цагт ирээд ахаа. Өглөөний эфирт ороороо гэж тэр уцтахад би зүгээр л хөл мүл газар өрхгүй ингээл нисчихэл шүү. Баярлж явдаг шүү мөхөсөө. Их огшаа. Үнэхээр догдлуулж исэн гоё мөч бас. Хашаах бол бүр 2 удаа чадахгүй мэн гэд хөөгдөөл гарч ирсэн. Google хараад. Чадахгүй мэн. Өөрөө дэлгэчиг бас гараад. Тэгсэн. Гараа ингээд. Би чадахгүй нэ. Баатаа нах чадахгүй мэн. Бали зүгээр. Маргал намайг бити заваа. Нэр яг завж байгаа шиг яг мэдрэж татдаг байсан шүү. Яг бүлтээ хардаач ганцаараа сууч. Юу яргаа мэдэхгүй. Яа. Бас лицээсэн шүү. Тэгээд нэрийг заваад байгаа мэн гэд. Үгүй та гайгүй штэ гэхэр. Тийм гараа. Бага зүртэр дөөгөр гэлээ. Үгүй яхаа бити заваал. Айгүй хацтай. Магадгүй би тэгээ шалгуулсныхаа маргааш шууд эфирт гараагүй бас ингээл дунд нь 10 хоног сар ч юм уу те бэлт гэл ингээ бэлцүүлсэн бол шантраад би бол яг бодож байсан гэдэг. Айгүй хацтай би шууд маргаашны эфирт гарч ирсэн байхгүй. Их хацтай. За Улаанбаатар хотод маань 17 цаг 32 минут болсон. За яг энэ цаг мөчид манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Эхний сонсогч 88 65 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио. Сайн байна. Сайн байна. За, шалгалтандаа хэр бүдэрч байсан бэ гэдэг амар муугаа. Бүдрүүдэд хайх чи. Шалгалтандаа бол нэг амжилттай бүдэрчээс удаа бол байх. За. Оюутандаа шалгалтанд бэлтгэхэд одоо шалгалт болно гэдэг өдрөөр яг найзуудын хувьд амар гоё өдөр байсан шүү дээ. Тэгэл найзуудаараа дөрөв би нэг өөрөөсөө гадна 4 найзтай тавуулаа тэгэл гэртээ яг шалгалтанд гэр гэртээ бэлчилж байгаа шалгалтын өмнөх оройн нэгнийндээ хандаг. За. Нэгнийндээ ханаад оройжгоо идээр шинжингөө инээлж байгаа үүрээр босоод гараа яваад. Тэгээд нөө хамт байсан заяан төшт юм уу яа тэгээд нэг яг ингээд уншсан бэлдсэн билет мэдээдэн дэрж таартай. Тэгээд 10 жил мэл болохоор нэг ийм хүүхдүүд байдаг байсан. Ангийн яг онц орд хүүхдүүд байдаг. Тэгэхээр яг тэдрийг ингээд бараадаад суугаад ч юм уу шалгалт ингээд болох сургийн сонсож штэ. Тэдрийг ингээд бараад суугаад асуун тэнгууд толгоор нүүр нэг зовлон болцсон байгаа. Тэгээд шалгалтныхаа материалыг хараад юу би ерөөсөө ойлгохгүй наа чи гэл. Тэгээд би өгшөө наа чи энэ юу энэ альны ингээд асуухад үгүй мэдгүй би өөрөө ойлгохгүй. За би ойлгохоор хэлье мэдээ. Тэгсээр агаал шалгалтын хугацаанд дуусаад тэгээд маргаашны шалгалтаар орохоор өөрөө он цоцсон байдаг. Мэдгүй гэдэг байгаа чи яасан бэ? Тэгээд өөрөө нэг яаж хийж байгаа нэг сайн ч дунд ч нэг дүн авсан байдаг. Тийм Ондоо хотлох басаг шнэ. Юу баярлалаа. Яа, Баярлалаа. За, баярлалаа. би тийм шомбог хүн биш байсан шүү дээ. Яа, 3 авчод баярлаад. Яа, сүд болдог гэсэн шүү дээ. Тий, тэнцчтэй гэдэг. Манай найз ингээ нөгөө шалгалтын материал өгнө шүү дээ. Тэнгууд нөгөөх нь аминдаа ингээ нөгөө дааж авсан хүүхэд нь тайлбарласан чи. Шууд хариуг нь хэлж дурак. Тийштэй. Гүж юм багш чамд ингээ ойлгох гэсэн чи. Би наадах чи ойлгохгүй зүгээр хариуг нь хэлчихье. Тэгээ бүр чинкнээс уурлаад. Тэгээ тэр гараад бүр ингээ тодлоход байна. Хэлээд би ойлгохгүй тэнэг минь наадах чи. Зүгээр шууд хариуг нь хэл. Аа юу бэ юу. Тэгээ шууд тээж тий хэлээд би угаас дараа тэгээд хэлээд би ойлгохгүй юм чинь. Тэгээ зүгээр шууд 3 дахь нь 4 дахь нь эсвэл А Б ингээд хэлчих гээ. Наа битгий заваагач. За яа энэ батрээд болсон шүү. Намайг битээ заагаа чи гэж. Зүгээр хариуг нь хэлчих юм. Тий, намайг битээ заагаа зүгээр хариуг нь хэлчих. За Улаанбаатар хотод 17 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ярилцагчаар доктор Унагийн халгаа брэнд хамтран ярилцаж байгаа. За халгаа брэнд нь
Тэртех 1989 оноос хойш 31 дахь жилдээ ажиллаж байгаа Монголын анхны органик ургамлын гаралтай үс ашиглагын брэнд бүтээгдэхүүн байгаа. Тэгээд халгаа брэндийн үндсэн түүхийд нь 4-3 ургасан хаврын ял халгаа бөгөөд гүн цэвэрлэгээ хийж болдгоороо бусад бүтээгдэхүүнээс ялгаатай. За тэгэхээр дөнгөж одоо гүн цэвэрлэгээ гэдэг нь одоо ер нь хагийг цэвэрлж байна л гэсэн үг шүү дээ. Хуйхыг цэвэрлж байна гэсэн үг тийм. Тэгээд халгааг бас дөнгөж ургаж яхад нь түүч мүүж авч боловсруулна гэдэг бас тийм нэлээд л ажиллагаал ордог юм байна л да ер нь бол тийм. Гүн цэвэрлэж ингэдэг юм билээ. Одоо бид нар нөө өдөр тутамдаа үсээ угаахаар ингээд наагуур нь илээд идэг юм байна л да. За. Яг нөгөө хуухны тослогоо бүрэнгүүцтэй арилгадаг. Тэгээ эн чинь нөгөө нэг угаалт, хоёр угаалт тэгээд бүтэн жил 2 жил ингээд тутуу угаагаал яваад ирнэ гэдэг чинь нөгөө юу одоо бид нар энэ хуухч бохирдолтой байгаад гэсэн үг. Тэгээ бохирдол чинь сүүл рүүгээ бүр явсараа хагаад ус гэмтэх тэгээд одоо ингээд нөгөө арилгахгүй хаг тий угаагаар л ингээд хагнууд нь ингээд бөндөгнөөл гарч ирээд идэг ч юм уу. Энэ асуудал чинь үүсэж байгаа байхгүй юу? За тэгэл цаашлал одоо уснийг гялалцах мэлалцах тий. Өнгөлөг байна уу үгүй юу? Бүх юм нь ерөөс энэтэй холбоотой заяа. намайг дайхийг хараад байна. Халгаа чи өөрөө ингээд халуун бэгнэр рүү тавих тэр аргын хүртэл заагаад өчтэй юм лээ. Тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд гүн цэвэрлэгээ хийхэд бол үсээ баг зэрэг ингэж норгож жагаад бүр ингэж усан дүрж угаахгүй нэ штэ. Жохон чиглэх юм тий. Чиглээд тэгээ шампунаа ингэж хуйхандаа ингэж дүрхэж байгаа сайхан массажлаад тэгээд ингээд бас Хүнээр массаж. Эсрэг хүйснийх хүнээр массаж. Тэгээд тий өндөр массаж. Тэгээд ингээд том бааны альчаараа хав олон усанд бадж жагаад ороогоод бигнүүр тавиад тэгээд нэг бисэг болгож жагаад угаахаар энэ бол бас гүн цэвэрлэж дуухыг цэвэрлж өгч байгаа шүү. Би бол харин хумсаар их сайн майж гэж бодоод байдаг шүү. Тэр бүр болдог бол тэр нөхрөө нь оруулаад. Дүрээдөө. Миний хайгуу сайн дөгч чинь. Одоо ингээ өндгөөрөө ингээ сайн үрээд тэгээ халуун бигнэр тавьчих юм бол болж байгаа. Тэгээ тэр гоё гүн цэвэрлэгээ тэр өсчингүүдээр л угаалгамаар. Өө тий өсчингүүдээр угаалгах дандаа шүү дээ. Тий өсчингүүдээр үсээ угаалгах шиг. Бүр массажлж байгаа гоё тий. Гоё угаадаг шүү. Гоё. Өстой гоё шүү. За намаа мэд уцсныхан дугаарыг хэлж өгөөрэй. За мэдээлэл авах утсны дугаар нь 80 10 43 73 80 11 43 73 2 дугаар байгаа. За хэрвээ орон нутгаас мэдээлэл аваад захиалга авах юм бол 88 10 81 26 гэсэн 3 дугаар юм. За тэгээд бүх сүлжээ супермаркет дэлгүүр зах бөөний төвөдөр борлогдож байгаа. Ингээд үндэсний үйлдвэрлэгч Монкрем компани энэ онцгой хүнд аюултай үед хамгийн хямд үний бодлого барин ажиллаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаад доктор Унагийн халгаа брэнд хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай Янагийн сэдв шалгалт гэдэг сэдвээр ярьж байна. За хизээ жолооны курс Йоо, жолооны шалгалтын талаар одоо ярьцгаая бүгдээрээ. Тэр чинь чи шийс гоцоо. Би төгсөөг ш. Тийм үү. За миний дөө жоохон дуу сууж байгаа. Тэр чинь бол өстой жинхэнэ дэвтрээ дэрлж унтаач найраг. Би айгүй дэвтрээ дэрлж унтдаг гэсэн юм байна. Дэвтрээ дэрлж унтахаас таны толгоор орж ийн. Мэдгүй тэгэл би айгүй Би дрон дээр 2 ундгийг. 2 унаад. Чи угаасаа баг унах хэрэгтэй юм биш үү те? Гүү. Завин нэгээр гараад явчихтыг. Би дрон дээр 2 унд. Би ээжтэй тий. Тэгэл сэтгэлээр унсан шүү дээ. Юу яасан? Дөрмийн шалгалтын дээр өөрөөсөө гадна 2 хүн авч гарсан. Би угаасаа дөрмөн дээр их сайн байсан байхгүй. Тэгэл нэгээрээ гарахтаа 2 хүнээ чирч гараал. Тэгээд жолоон дээр очисон чинь 2 унаад 3 дахь дээр нэг хүчээр тэнцүүлж байгаа байхгүй хаа. Чи бол амар нийтээ мэн бүр аягүй хөөхөн надад заяа. Би ингээд жолоон дээр унаад нэг амар сэнтгэл санаар унж байгаа шүү дээ. Тэр нүүн дээр ундаг байх нэг юм 100-д явдаг штэ хаа. Тэгээд яг ингээд араагаас солиод зогсох гингүүд тэр нэг зураас шиг юм хитрээ зогсчихсан заяа. Эсвэл наан зогсчихдаг. Яг тэр зураасан дээр зогсох юм уу? Яг зогсохтой байхгүй тий. Тэр надад бодвол гинти юм тохиолдоход зогсохыг заагаад байгаа юм уу? Яагаад? Одоо юу ч бодоод байсан мэдэхгүй. Нэгтэй гэр одоо хоёртой гэр. Гуравтай гэр одоо ганцтай гэр. За тэгээд. Яг. Тэгээд 100 мэдээ ч аваарах шүү дээ. Хичтэй шаран тэгээд байгаа боо. Ихтэй хачаад тэгээд дарддаг. Тэгсэн чинь нөө хажууд ингээд цагдаа суугаа явдаг аахгүй юу? Гэсэн чинь 3 дахь дээр аав надаа нэг ханаас явсан бодвол лам маас авсан мэл нэг будаа өгцөн заяа. Энийг нөгөө нэг тэр шалгалж байгаа хүний хүлрүүн цацгээ. Гой. Чи Зацсахгүй яг аав нь өсөж тэгэл цацсан. Тэгээ нөгөө 2 онцон 3 дахь дээр тэнцэхгүй л бол би дахиад сурах гээд байгаа аахгүй юу? Тэгээ би чи 2001 оны жолоон сурч байсан. Тэгээд цацсан. Тэгээ тэрнийх ч юм уу мэдгүй дээ. Тэгтээ би бодсон. Цаагаараа нөгөө нэг жолооны багш нар тэр хүмүүнтэйгээ яриад тэгэл тэр ийм начиг гараадаа тэнцүүлдэг байсан бах уу? Юу хотын жолоонд гараад ингэ шалгамаар явж байгаа шүү дээ. Унтарч
Тий хажуудаас маш орж ирээ. Юу хажууд нэг юу багш сууж байгаа шүү дээ. Тий шахара надад шахара. Багш ийсвч шахах шүү дээ. Мам гэдэг. Аюул шахаад болдог гэсэн. Тэгээ нэг хотын жолоо гэдэг чинь ер нь бол одоо манай жолооны курс багшин дэдийн тэндээсэн байхгүй Азийн зам гэдэг. Тэнцэнээс амгалан хөлтөл дором руугаа явдаг. Тэр хооронд хотын жолоо ичж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ээжлээл буухад барай явжсэн чинь нөгөө багш амар зүй юм. Барай явж гингууд сая ямар тэмдэг өнгөрсөн гэдээ асууд ирсэн чинь манай найз өхөмс тэр хаан зуржсэн чинь анхаар хүүхэд гэдэг тэмдэг өнгөрсөн чинь гүйж байгаа хүүхэд. Тэрэндээ ч гой юм ярина юм. Миний үед нөө диск гараад ирсэн. Тэгээ нөө дөрмөн дискэн дээр тий компьютертэй тоглож Тэгэхээр би яг компьютер тоглож байгаа юм шиг нөгөөдөг чинь бүгд. За шууд ороод бүх юм янгууд би түр бараг л 5 минутанд бүх хариултын бичиж гараад ирсэн. Тэнцсэн үү? Тэнцсэн. Юун дээр бол гоё юм байна тануусаа. Тий нөө юун дээр дөрөв дээр болдог гэж тэмцсэн. Та хэдэн оны жолооч яхаа? Сүүлд ч 2009 оны. Тийм үү. Тий. За нэг сонсож авч 88 TV8 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Харамсалтай тасрал. Одоо шалгалт өгвөл тийм байгаа болов уу? Тийм баг. Одоо тийм байгаа л. За 89 тасарчлаа. 88 TV8 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Байна. Байна орой минь төргий. Орой төргий тадарах. Орой минь. За шалгалтан дээр хуулж ирсэн үү? Хоолж гэсэн хоолаагүй бодлоо яриад байгаа. Хоёр нэг ярмаа санагдаад 3-4 залгалаа. Нэг нь залгааны курстэй, нэг нь 10 жил. Яг бид 8 дараагийн төгсөж байхад нэг сонгой хичээлийн шалгалт нэг өгдөг гэсэн чинь санагдсан. Тэгсэн чинь би нэг газар зүгээр бэлтэж байгаа 90 билет ингээд бэлтэж байгаа. Өдөрс нэг уншиж байгаа орсон чи ягаад чи нэгдүгээр билетийг даа өгсөн хүүгшлийг нэг өрөө гэдгээр нэгээс хойш нь уншаад байхгүй. Яг ингээд сонгоос нөгөө гай нэг нь өрөөд ирдэг. Тэгээд нэг мэдхгүй чи тэгэл яасан чинь гатаж ярьж мөрөөл зогссон чи шалгалт авч байгаа багш айгүй надад сайн л татсан чи Алтан муу астанаараа сургууль дээр хийхгнээс сургуулийн ажил хийгээл гүгээд юм уншихгүй. Тэгээ дараа нь жолооны курс бид 2011 он сурсан юм аа. Тэгсэн чинь яг дөрмөн дээр нэгээрээ гарч ирчихэл шууд бүгдийг бүгэлчээл. Тэгэл дараа мөгсөн чинь яг амар өвөл 19-аас амар хүүтэн байсан юм хэлсэн. Тэгээд бид найзуудаараа очивол бүгдээрээс бүртгэлээс даахгүй гэл хамгийн түрүү би өчөөс газ гэж би явлаа гэж амар бүгдээ бүжгэлж байгаа тэр урд багш ингээл дуу дээр багсах гал тохиол яваараа үсэрч ороод энергиас суугаал явсан замын талдаа машинаас гацгоноо догсчихлээ. Гүрэн дээр би нэг картана буулгаад үзчихсэн. Тэгээд тэр онготой маргааш шарантай тэнцэж өөрөө юу эвгүй жолооны шалгалт. За баярлалаа. Тий. За холбогдсон баярлалаа. За ер нь бол хамгийн үнэнчээр нэр өгсөн шалгалт жолооны шалгалт юм байна дөө. Тэг кардана буцаагаал тэгэл татчихна үстэй. Тэгэл унгаач байгаа юм шүү дээ. Тэгэл унгаач. Ганцхан бүр хахад унгаач тийм үү? Гүгү тэр чинь кардан татаастаа машин явахгүй шүү дээ. Угаасаа тэгэхээр чин тийм ч хүн яаж явдаа. Тэгэл бодит амьдрал дээр тэгээд кардантай би яваад идэв. Идэгдэх татцсан хүмүүс санахгүй гэж та. Хаазд дээр нэг шиг яваад ирсэн. Явж хүчлээ. Ой нуу норч эвдэрчлээ гэж. Би ингээ бодсон чинь бас нэг амьдрал дээр бас айгүй амар муухай үйлдэл хийжсэн байна. Би ч нөгөө нэг муусын сэтгүүлчийн ангид конкурсжсэн. Тэгээд тэр үед нөгөө нэг хамгийн ихний шалгалт нь сэтгүүлчийн ур чадрын шалгалт. Тэгээд Монгол хэл уран зохиол тэгээ орос хэл ахгүй юу. Тэгсэн чинь Монгол хэл уран зохиолын шалгалтын дээр нь Бүрүүд орчин Чингис хаан шүлгээс цээжилсэн бадга хоёр бадаг үуч гэдэг ирээд ирдэг байхгүй. Би нөгөөдгийг мэдгүй. Тэгээ явжсэн чи хажуудлын баринд 5 шум малын магтаалдаас 2 бадаг гэсэн чинь тэр охин шууд амар ном гаргаж ирэнгүүтээ хуулаа. Би боддсон бас тээ. Би ингээд мэдгүй ингээд би яг муу оноо авах мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ үгэд хуулаад надаас 9 он авчихвал хуваар авчин штэ. Тэнгүүд мэ шууд нилийн ар сууж исэн багшаа гэж дууцчих бүх хүмүүс нь ингээд нэр гангууд энд хуулаад байна гэж хэлсэн. Яа. Энэ хүүхэн сууж идэв. Яа. Таны тэгвэл яг уу.
Би нөгөө сэтгүүлчийн юунд яг та би яг чи үнэн чирээ нэрээ өөрөө өгчээсэн юм байна. Өстөө нөгөө нэг 10 жилдээ ингээл хуулаад те хин надад хуулах нь гэж өлөд бол идэгээс юм чинь яг өөрийнхөө хүчээр яг шалгалтаа өгөө тэнцэжсэн юм байна. Зөө. Өөрийнхөө хүчээр тэнцэхдээ амар гоё тийм бахархмаар байдаг те. Ингээл нэг нөгөөт ингээд чадаад авах үед бүр амар гоё те. Би чи ийм лаг юм уу? Ганцчудаа өөрийнхөө хүчээр өгж үзэх болохоор мэдэхгүй. Ингээд тэгэл та одоо ажил тэнцэнгүүд би чи ийм дажгүй байсан юм уу гэж бодогдоогүй юу? Гүү. Тэгээ би яг сэтгүүлчийн ур шадрын шалгалтаа хамгийн өндөр оноо өгсөн хүүхэд байхгүй юу? Тэгээд тэр 2 дахь шалгалтныхаа тэр шүлгийг мэдгүйгээс болоод шууд доошоо пах гэж явж байгаа юм чинь. Тэгнэ л дээ. Тийм асан мэт юм аа. Тэгээд тэр шалгалтын дээр хамгийн өндөр оноо авчаад яагаад? Наа гэтээ би юу асаа 5% дээр 132 өгт өрсөлдөжсэн. Би 4-т нь жагсаж авсан. За гой гэн за хүү ёо хашаах нэрээ нүдэнд харагдчихлаа гинэ. Өө тэгээд анхаа нэрээ дээшээ гүцэн ингэсэн байсан. Хэдэн оны сэлэнгээвэ манай ээж сэлэнгээ хамт ажилтдаг их сэлэнгээ гэсэн. Сэлэнгээ түүнээс чи олж өгөх гээд нахаа хүмүүс наагурч юм буу юм болоод байна. 67 оны сэлэнгээ дээ гэж. Тийм. 5 дахь оролт байсан баха. Эгөөсөө мэддэж штеп. Байсан баха гэдэг. Тийм тэр билет бэлдэх гэж октод өөж гүйж байгаа багш нарт харагдтал айгуу төвхтэй юм. Сүүлд нөгөө тэрийг ингэж ороож асуугаад тахгүй. Чи билет бэлдэнэ гэж октодоо саасахнаа цааваа чи. Ахөө өөж дэлжгэн явахынхаа оронд наадах билетэндээ уншихгүй яасан чи гээл. Тийм багш нар тэгж л ингэж байгаа. Өөрийнх нь нэртэй цуг хуулцдаг хүүхдээс. Өдөртөө байдаг гэсэн. Ингэж болохгүй. Манайха алнаа нэрэ. Манай тэр нөгөө нэг онцордог найз бас живүүн. Тэгээ нэг нөхөр хажууд нь хуулаад исэн гинэ амар байлцтай ингээд өнгөлцөөл. Тэнгүүт нь ингэж биччихсэн алууд ингээд пат гэж тавьчих харж ирж байна. За энд нэг эмхтэн ингэж хэлсэн байна. Муугийг харахаар нэх энгийн их таалагддаг шүү. Харин хашаах бол хайраа хайр гинэ. Тэгээ аль нь юм бэ? Тэгээ нэг амар бүргийн муугийг харахаар айгуугаа ингийн яшах хайр. Тэгээ аль нь? Хайр бүх юмны үндэс гэж байгаа шүү. Хайр хамгийн шилдэг нөө. Хайргүй бол тэгээ бүх юм хоосон. Хайраас бол зөндөө шархалдаг. За хашаах яаж өөрийгөө хүртлэгч болно гэж бодоод өөрийгөө мэдэрсэн бол гинэ. За тэгээ дараа нь та харилцаа авах нэ. Хашаахаас ярилцлага авах юм уу? За энэ нэрэд өнөөдрийн манай Янагийнхаа нэвтрүүлгийн маань Баасан гарагийн 530 дахь удаагийн дугаар өөр өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа сав Баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн 3 цаг 15 минутад Амжилт радио 88.3 дугаар хүлээн авч сонсорой. Мөн нэвтрүүлгийн YouTube хуудаснаас Амжилт радио гэж хагаад нь хүч үзээрэй. Ингээд 2021 оны 4-р сарын 5-ны даваа гараг 531 дахь удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай. Янаг яах вэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн амтыг Монголдо Golden Go бишглаад хамтран ажиллалаа. Янаг яах вэ нэвтрүүлэгтээ хаалга брэнд хамтран ажиллалаа. Янаг яах вэ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөнхөд нэмт дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3